За энэ жил бол үйлчлэлтийн улс орон даяар баруун хойдлын аймагуд, баруун талын аймагуд дээр нь ялангуяа баруун хойдлын сумдууд бол тийм сайнгүй зуншлаг болсон. За тэгээ энэтэй холбогдуулаад бид бүхэн өвс төжилөө бэлдэх 2023 оны өвөл бол маш хүнд хэцүү хүм малгүй эрсэлсэн ийм өвөл болсон. Тийм болохоор бид нар тэрнээс илүү бэлтгэл ажил хангах нь бол юу юунаас чухал байна. Тэгээд бид бүхэн энэ жил өвс тоосоо бэлтгэх ажлыг баруун 103 аймагт зохион байгуулж байгаа. За Дорнот, Сүхбаатар, Хинтээ аймагуудаас бид хүн 50 гаруй баригад гарч өвс төжил хадах. За тухайн орон нутгийн аймагуудын удирдлагуудтай бас уулзалтыг зохион байгуулж, сумын удирдлагууд очиж ажиллаж ингээд өвс тооллын бэлтгэлийг нэлээдгүй сайн хангаад ажиллаж байгаа. Тэгээд сум болгоны өөрсдийнх нь нөөцтэй өвсөө бэлж авч байгаа. Малчтынхаа өвс төжилийг бол хадламжтыг бас нэлээд гаргасан ингээд өвс төжилийн хувьд бол нэлээд сайн харьцангуй бас базааж авч байгаа. Монголын засгийн газрын тогтоолын дагуу аймаг нэлээдгүй олон өвс өрнийг тэр бум гарна төгрөгийн өвс төжилийг бэлдэж авахаар ингэж сүлэгдсэн. Гэвч идэж манай аймаг чинь шууд 1.2 тэрбум гаргаад өвс төжил бэлдэх бол боломж байхгүй. Зөвхөн аймгийн шинэ засаг даргын нөөцөөс бол тийм боломж байхгүй. Ямар ч байсан бид нар нэг аймаг дээр сумдууд дээр нэлээд өвс төжилийг бэлтгэж авсан. Тэр илүү гарсан төсөвтэй холбоотой асуудлыг Монгол засгийн газарт онцгой комисс шадар сайдад бас уламжлаад ингээд ажиллаж байгаа. Бид бүхэн дээр нь бас энэ хойтлын Сэлэнгийн Тарайлангийн хэвгний үйлдвэрүүд байгаа. Гурал төжилийн үйлдвэрүүд Улаанбаатар, Уяг, за дээр нь дахиад Алтан тариа гэдэг өвс төжийн юуны үйлдвэр, хэвгний гурилын үйлдвэрүүдтэй хандаж тэд нар маань бас хүслэг мөн хүлээж авч сумдуу шууд вагоноор галт тэргээр үндсэндээ тээврээ хийж өвс төжил хэвгийг үйлдвэрийн үнээр нь малчтаа хүргэх арга хэмжээг нэлээдгүй хугацаанд зохион байгуулж байгаа. Бид нар 6 сард ажлын хэсэг хуралдаад энэ асуудлуудаа бүгдийг шийдээд ингээд явж байгаа. Зүүн аймагуудаас аймгийн нөөцт бэлдэх өвсүүдээ хураагаад нөөцийн сав, камержуулалт, гэрэлтүүлэг, дэд үтцсэн холбоотой ажил бүгд ингээд зохион байгуулаад ажиллаж байна. За дээр нь 100 мод хотол бол угаасаа жилийн жилд халуурт дулааны асуудал үнэхээр асуудалтай байдаг. Тэгээд энэ жил бид бүхэн 2 тэрбум гаруй төгрөгөөр 100 мод хотынхон үндсэндээ 100 мод хотынхон төстэй нийлэх юм бол 3 тэрбум гаруй төгрөгөөр 100 мод хотын шугам шүлжээг шинчлэх, дээр нь дахиад орон сууцнуудын шугам шүлжээг солих, дээр нь цуухнуудыг хүчин чадлыг сайжруулах гэдэг энэ ажил бол үндсэндээ хийгдээд дуусч байгаа. Тэгээ нэлээдгүй зарим үед жоохон сэрүүхэн байсан, сая застай сэрүүхэн байсан. За ямар ч байсан манай 100 модны иргэд маань маш сэтгэл хангалуун байгаа. Маш дулаахан байна, сайхан байна. Урд жилүүдийг бол дулаахан байна гэдэг энэ зүйлүүдийг хэлж байгаа. Тэгээ бид нар ерөн болвол зарим нэг цуухнуудыг нэг 10 мегаваттаар ахиулж байгаа. Ингэснээрээ бол аймгийн дулааны асуудал энэ жилд бол асуудал байхгүй. Иргэжил дахиад бид нар энэ дулааны шугам шүлжээний дахиад шинжлэх олон асуудлууд байгаа. Энийг бас үе шаттай хийгээд явнаа гэдгийг хэлье.